Энэ гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотойгоор ард иргэд үзэл бодлоо илэрхийлж тэр битгийл ордны гадаа жагсаж байна. За үүнтэй холбоотойгоор би өөрийн одоо хувийн байр суурийг илэрхийлье. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хувьд үнэхээр яг энэ чигээр нь батлаж болохгүй хууль гэж би үзэж байгаа. Учир нь нэгдүгээрт гадаадын хөрөнгө оруулагч хэн бэ гэхээр одоо мөрдөж байгаа хуулиар 100 мянган доллароос дээш хэмжээний хөрөнгө оруулсан хүнийг хөрөнгө оруулагч гинэ гэж томьёолж ирсэн байхгүй юу? Миний хувьд 100 мянган доллароос илүү хөрөнгө оруулах ёстой. Энэ шалгуур бага байна гэж би үздэг. Тухайлбал 100 мянган доллар гэсэн жирийн нэгэн одоо юу гэдэг Land Cruiser машиныг үншүүдээ. Машин гэдэг чинь хэрэглээ. Монголчууд ч өөрсдөө зөндөө Land Cruiser аваад унжил байгаа ёстой. Үүнийг өстө нэмэгдүүлэх ёстой гэж би хардаг. Яагаад гэвэл хөрөнгө оруулагч болсноор Монгол улсад бизнес эрхлэх, тусгай зөвшөөрлүүдийг авах, за цаашлах юм бол газар эзэмших, за татварын хөнгөлт эдлэх зэрэг маш олон боломжуудыг бид нээж өгч байгаа байхгүй юу? Гэтэл энийг энэ хуулиар байхгүй болгоцсон ба шүү дээ. Тэгвэл хэн нэгэн этгээд зүгээр аялагч эсвэл магадгүй ажил төрөлгүй нэг нөхөр Монгол улсад ирээд хүссэн үйл ажиллагаа явуулах боломжийг өнөөдөр энэ хуулиар нээж өгч шүү дээ. Хууль чи өөрөө хөрөнгө оруулалтын тухай хууль үстэй. Тэгээ хэдэн төрлийн ямар хөрөнгө оруулж ээж түүнийг хөрөнгө оруулагч гэж тооцох энэ заалтыг аваа ичж байгаа нь өөрөө энэ хуулийн чинь концепц нь биш улгаа ичж шүү дээ. Өнөөдөр манай зөвхөн урд хөлс гэж бодоход 1.7 тэрбум хүнтэй. Эндээс манайх 3.4 сая хүнтэй. Гэхдээ тэгээд 34 сая хүн ороод ирвэл яах вэ? Инхээр эн чи өөрөө Монгол улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх үс ийм хор уршигтай хууль байгаа байхгүй юу? Хоёрдугаарт нь хөрөнгө оруулалтын тухай хуулиар гадаадын иргэн аж ахуйн нэгжид газар ашиглах эрхийг нээж өгч байна. Бүр 100 жилийн хугацаагаар. Нөгөө нэг төгрөгийн хөрөнгө оруулаагүй, цалин орлогогүй нөхөр орж ирээд Монгол улсын газрыг аж ахуйн нэгж байгуулад 100 жилийн хугацаатай ашиглаж болох нь шүү дээ. Ингэж болох юм уу? Үйлдвэр барилга байгууламж уурхай байж болно. Ашиглаж болно. Гагцгүй газар ашиглах эрхийг Монгол хүнд юм уу? Монгол аж ахуйн нэгжид байлгах хэрэгтэй байхгүй юу? Ингээл баталсан байхад энэ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулна шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр гадаадын хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгд газартай холбоотой үйл ажиллагаа байх юм бол Монгол улсын иргэн юм аж ахуйн нэгж түүнийг хариуцдаг байхаар л хуульчилчих хэрэгтэй байхгүй юу? Гэтэл газар ашиглах эрхийг болиулах нь битэл хэн ч хамаагүй Монголын хэлийг давж орж ирээд газар ашиглах эрхийг нээгээд өгчөж шít. Тэгээд цаашлах юм бол өнөөдөр энийг оруулж ирсэн сайд нь юу хэлж ийн гэж гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж байгаа сайдуудад арга хэмжээ авах хэрэгтэй гэж шít. Юу яриад байгаа юм? Улсын хурлын гишүүн төрийн сайд одоо юу гэдэг юм ард иргэд үзэл бодлоо илэрхийлж энэ хуулийг болох болохгүй талаар эрх хэмжээнийхээ хүрээнд ярьсан хүнд нь арга хэмжээ авах шиг ийм байж болохгүй шүү. Бид ер нь ийм нийгмийг хүсээгүй шүү. Тэгээд цаашлах юм бол бид асуудал болгондоо зүгээр хальт дуурайд орхидог ийм баймааргүй байна. Асуудлыг эцсийн дуустал бид нар тэмцдэг баймаар байна. Өнөөдөр та бүхэн Солонгосыг, Японыг хар зүгээр бензиний үн өслөөхэд гудамжиндаа гараад бүгд жигсдэг. Уг асуудлаа шийдүүлдэг. Тэгээ Монгол улсад хүссэн хүн нь хөрөнгө оруулагч нэрээр орж ирээд үйл ажиллагаа явуулах боломжийг нээгж өгч тэр улсад Монгол улсын газар нутгийг 100 жил хугацаагаар ашиглуулах ийм хууль батлагдчих хахад ард иргэд бид зүгээр байж болохгүй байхгүй юу? Ийм асуудлыг сэдэж их хурлд оруулж байгаа харин тэр этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой. Энийг эсэргүүцсэн хүнд нь биш, энийг сэдсэн улсууд хариуцлага тооцох ёстой шүү.